Сайн уу амьдрал гэж энэ мөнхөд үргэлжлэх залуучуудад зориулсан энэ хүү төсөл маань бид 2008 онд эхлүүлсэн цагаас хойш одоо бас 8 жил өнгөрсөн байна. Тэгэхээр тухайн үедээ бид нар сайн уу амьдрал киног хийгээд залуучуудын яг амьдрал гэмээр их далаа руу хөл тавьж байгаа үедээ өөртөө тавьж байгаа зорилго тэр зорилготой итгэлтэй байх тэр бүх итгэл урмыг бид нар энэ хүү киногоороо бас тодорхой хэмжээгээр өгсөн гэж ойлгодог. Мөн сургууль минь баяртай гэж дуу байгаа. Тухайн үедээ оюутан залуусын дунд маш их хит болж байсан. Одоо ч гэсэн оюутан цагийг дайрч өнгөрч байгаа. Оюутны ширээнээс амьдралын их замд хөл тавьж байгаа бүхэл хүмүүсийн дуртай, дуулах дуртай, дурсамжаа сэргээх дуртай дуу болж чадсан бүхэн маш их баяртай байдаг. Бид нэр энэхүү киног найруулагч Батулдтай хамтран энэхүү киног хийж залуучуудын бас нэг бахархан үзэх дуртай кино, сонсох дуртай дууг бид нар бас хамтдаа бүтээсэн энэхүү түүхийг бас бичлсэндээ бас гай сандлага маш их баяртай байдгийг. Тэгээд Сайн амьдрал кино бол угаасаа тэр үедээ анх гарч ихта Монголд бас байгаагүй жанраар нэг кинон дээр 3 хэсэг гардаг. Гуруулаа ингээд тус-тусдаа нэг хэсэг юм шиг боловч нийлүүлээд үзэхээр нэг тийм үйл явдлыг зангидж өгснөөрөө ийм онцлог урд нь байгаагүй тийм кино уран бүтээл болж гарч ирсэн л да. Тэгээ киноны хувьд бол бид нар ч гэсэн тэр үедээ энэ киног маш амжилттай бүтээж ирсэн. Тэр үеийн оюутнууд, залуучууд бүгд сургуулаа төгсөөд сургуулийн төгсөлтийн баярынхаа маршрут болгоод гандан яваад талбай ороод зураг авахуулаад зайсан гараад тэгээд ангиараа хурж ирээд Тэнгис кино театрын өмнө бөөнөр автобусаараа буугаад энэ киног үздэг байсан. Тэгэхээр энэ кино бол хүмүүст хэр хүрж исэн бэ гэдэг нэг нь тодорхойлж байгаа байх гэж бодож байна. Сайн амьдрал миний хувьд бол яг бид нар киноны уран бүтээлийг хэсэг завсарласан байх хугацаанд хийгдсэн кино юм л да. Тийм болохоор бас бидний мэргэжлийнхаа дагуу ажилласан жүжигчний ажиллагаач гэдэг юм уу мэргэжлийнхаа дагуу ажилласан энэ ажиллагаан дээр бол бас онцгой хувь нэмэр оруулсан кино л да. Сайн амьдрал минь нэг бол тухайн үедээ залуусыг маш их байлдан дагуулж исэн. Тэгээ ер нь бол одоо тухайн үеийн залуучууд бол Сарнагийн эрхмээгийн хувцалтаар хувцалдаг. Тэгээ хоорондоо бас тэр үеийн одоо залуучууд тэр текстээр ярьдаг. Тийм тэгтлээ их одоо модонд орсон байсан. Тэгээ би хизээч кинонд тоглож үзээгүй миний анхны уран бүтээл байсан учраас Сарнагийн дүрдээ бүр маш их хайртай. Тэгээд тэр киногоо бас Сайн амьдрал минь нэгийг зурагтаар гаргахад хүмүүс тэр тухай дурсаж ярихад би өөрөө их тийм гоё бахархдаг, дээрээс нь их догдолдог. Би тухайн үед ялцгүй хамгийн бага нээсэн. Тэгээ тийм болохоор нэлээд тийм диггүй одоо юу л байна цингэл тэнд явж идэг юу л байна Сарнаа тэнд явж идэг тэгэл ерөөсө болохгүй бүтгүй бүх юм надтай холбоотой тэгээ нэг удаа бас товч зайлгж исэн тэрнээс хойш намайг бас бүтлгүү товч гэж нэрлэлсэн байсан ийм нэг зураглаадаг штэ түрээх битээрээ тэгээд би танаа хөгтч өнөөдөр хичээл дээр юм авсан байлээ гэд хэлдэг нэг тийм хэсэг байдаг тэрэн дээр нөгөө уул нь бол хутга нь айгүй эртээ тэгээ хутгыг ингээд би нөгөө нэг ахнар бол надад хэлэхдээ чи буруу харуулад эргүү талаар нь ингээд хэрчж байгаа юм шиг хэрчээрэй гэдгсэн тэгээ хэрчсэн чинь нэг л хутлаа юм шиг өөрт санагдаад тэгээ өөрөө найруулагч ажил хийгээд ерөөсөө ашиг үнэн тоглосон л дээр гэж бодоод нөгөө нэг хутгаа аваачаад эртээ талаар нь шинэ бүтээлхэн дээр ингээд нөгөө нэг мах хэрчж байгаа юм шиг хэрчсэн чинь дараа нь заа зураг дуслаа гараа явсан чинь нөгөө бүтээлхэнд бүгдээрээ хэрчигдсэн нойлын юм нөгөө юу болцсон цаорхон болцсон тэгээ тэрнээс болоод бас давхар тэр бүтээлийг бас одоо төлөх тийм мөрөнд бол манай кино группийнхан бол орж исэн гэл ерөөсөө намайг бол айгу бүтлгөө товч гэл их тэгж нэрлдэг байсан. За тэгээ хүмүүс бол ерөнхийдөө намайг зарим хүмүүс бараг гудамжинд тааралдаад нөгөө Сарнаа явж Сарнаа байна гэл ингээл ер нь тэгдгэлтэй тэгээд яг үнийг хэлэхэд бол миний нэрийг яг Цингэл гэдэг нэрийн манаас магадгүй хүмүүс их мэддэг хүмүүс их ховорхон байдаг бах. Тэгээд тэр ч утгаараа ер нь бол анхны уран бүтээл тэгээд Сарнаа гэдэг дүр маань надтай маш их ойрхон тэгээ хүн болгонд одоо намайг Сарнаагаар таниулж өгсөн энэ сайхан уран бүтээлд одоо оролцох оролцсондоо бол маш их тийм нэр төрийн хэрэг гэж бодож байна. Тэгээ хамгийн гол нь Сарнаагийн дүрээс цаашаа улбалаад миний одоо дараагийн кинонд тоглох тэр үе шат тэр одоо зам маань нээгдэж өгсөн учраас би энэ дүрдээ маш их хайртай байдаг юм аа. Сайн амьдрал минь уран сайхны кино бол анх 2007 онд Guys Acapella TV хөтөлбөрийн хамтлагууд нийлж уран бүтээлийн 1-р нэвтрүүлгийг байгуулад анхныхаа уран бүтээлийг бүгдээрээ хийцгээе. За тэр маань ямар хуу уран бүтээл байх вэ?
ер нь кино хийж үзье бүгднгийнх нь л ТV хөтөлийн хувьд бол бас анхныхан кино нэгдлэрээ ярьж байгаад анхныхаа уран бүтээлийн найруулагчаар Батуулд найруулагчийг бүгдээрээ ярьж санал тавьчихсан. Тэгээ Батуулд найруулагч бол яг энэ киноны бол яг ийм байх ёстой гэсэн те 3 новелоос бүрдсэн бүрийн хэмжээний уран сайхны кино байна. За энэ бол ийм хийцтэй ингэж хийгдэнэ гэдэг бас найруулагчийн бол бас их том бүтээл болсон. Тэгээд энэ кино бол жил болгон гардаг одоо үзэгчдийн үзэг туртай орчин үеийн кинонууд нэг болсонд л бас баяртай байдаг. Сайн амьдрал минь уран сайхны киног анх 2007 онд бүгдээрээ хийчихэд бид нар ч гэсэн бас анхны уран бүтээл үзэгчдэд сайхан хүрээсээ ялангуяа тэр бол эхний хэсэг нь хайрын тухай, хоёрдугаар хэсэг нь одоо яг нэг юм оюутны эдийн тухай. За гуравдугаар хэсэг нь бол одоо яг юм төгсөгч нар яг нэг залуучуудын 3 үетэй. Тэгээд тухайн үед бол бас анхны кино учраас их тогтлоо одоо яах бол гэжсэн. Тэгээд кино манд дэлгэсэн гарсны дараа бол кино театрт л бол бас ойрын хэдэн жил үзээгүй үзэгчдийг бас үзүүлж ирсэн. Амжилт л бол мэдээж үзэгчд хэр үзэж байгаас үзэгчдийн сэтгэл яаж таалагдсанаас бид нэр уран бүтээлээ дүгнүүлдэг. Тэгээд тухайн үед л бол их амжилттай байсан. Бид нэр кино хийснийхаа дараа өөрсдөө кино театрт очиад үзэгчдийн одоо хүлээн авалтыг юун дээр нь алдчих, юун дээр нь онж үзэгчд хаана нээж хаана юм байна гэх. Тэжнээс л мэдээж уран бүтээлч юм бол өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлсийг үзэгчдэд яаж хүрж байгаагаас дараагийнхаа алдаа дутагдлыг амжилт бүгдийг л олж авдаг. Тийм болохоор бидний анхны алхам, анхны бүтээлээс учраас биднэрт л өдий зэрэгтэй явахад бас анхны том алхам болсон тийм кино бол Сайн амьдрал минь уран сайхны кино. Сайн амьдрал минь уран сайхны кино бол биднэрт бас их хэрч хүчийг өгсөн. Дараагийнхаа уран бүтээлийг хийх гэсэн тийм сайхан одоо хүч өгсөн тийм уран бүтээл болж байсан. За Сайн амьдрал минь гэж уран сайхны кино гэдэг уран бүтээлийн 1-р нэгдэл 2007 онд Big Line студидтэй хамтарч хийжсэн. Одоо найруулагч Батуулд, оператораар Атхан Зориг, за тэгээд манай Гайс хамтлаг, Акапелла хамтлаг, ТV коктейл. За тэгээд энэ киноны продюсераар нь одоо миний би ажиллаж байсан. Тухайн үедээ бид нар бол өөрсдийгөө нэг юм залуучууд уран бүтээл хийх гээд ингээл өөрсдийнхөө бүх хүсэл эрмэлзлийг даачлал ажиллаж байсан. Тэгээд ингээ хэсэг хугацааны дараа ингээд өнгөрөхөд үзэгчдийн маань үзэг туртай. За ингээд оюутан залуучууд өөрсдийнхөө төгсөж явах үеийнхаа одоо нандин дурсамж болгож энэ киноны дууг дуулдаг. Нэг өсөндөө одоо энэ сүүлийн хэдэн жилийн сүүлийн 9 жил одоо 8-9 жил зөвхөн энэ оюутны амьдралын тухай энэ амьдралаа эргэж бодох дурсамжинд нь одоо мөнхөржүүлсэн юм уран бүтээл болжээ. Ер нь энэ Сайн амьдрал минь киноны онцлог нь юу юм бэ гэхээр миний хувьд бол бодохдоо хүний амьдралд одоо тохиолддог оюутан нас гэдэг бол хязгаарч мартагдчихгүй юм сайхан үе байдаг. Энэ үеийг одоо үзүүлсэн, энэ үе дотор байдаг өрсөлдөөн, тэнцэл, хайр дурлал, үерхэл, нөхөрлөл, нандин бүхэл зүйлүүд байдаг. Тэгээд тэр оюутны амьдралын ардлын эцэг эхийн одоо тэр хүүхдийнхаа сурлах хөдөлмөр тэр эрдэм ном эзэмшүүлэх гэж зорж байгаа бүхий л одоо энэ амьдралыг харуулсан байдаг учраас энэ кино бол үзэгчдийн маань үзэх туртай ийм сайхан уран бүтээл болж үлдэж байна. Сайн амьдрал минь киноны бол бас жүжигчид энэ манай уран бүтээлийн 1-р нэгдлийн үйл ажиллагаа одоо энэ уран бүтээлчдийн үйл ажиллагаанаас гадна бол манай авиаслаг найруулагч Батуулдын өөрийнх нь бас их онгод авиас шингэсэн. Ер нь тэгээд хүмүүс оюутныхаа амьдралыг төсөөд энэ амьдрал дээр сайн амьдрал минь гэж орж ирдэг. Энэ гол санаа л энэ киноны хамгийн гол амин сүнс нь юм аа. Сайн амьдрал минь киноны бас нэгэн одоо миний онцлог гэж бодож дотроо бодож явдаг юм юу гэвэл Монгол киноны бас нэг кино театрууд ч цөөхөн байсан. Тэгээд тухайн үед бол бас киноч одооных шиг их гардгүй байсан. Нөгөө алтан үеийнхэн маань хийж аваад л тасарсан тэр үе байлаа шүү дээ. Сайн амьдрал минь хийж явах үед. Тэрнээс хойш залуу уран бүтээлчид гарч ирсэн. Залуучуудыг их тодоор харуулж ирсэн.
найруулагчид нь тэр одоо зураглагч нь тэр оролцож байгаа уран бүтээлчид нь тэр бүгдээрээ л бид нар одоо хүсэл эрмэлзэл дэврэн сэтгэлтэйгээр ингэж орж нэг зорилгын төлөө явж ингэж хийсэн. Тэрнээс хойш бол олон уран бүтээлчдэд сайхан итгэл зориг урам өгсөн баха. Тэрнээс хойш их хүмүүс их олон сайхан кинонд гарсан гэж би боддог. Нэг үгээр хэлбэр юм бол манай одоо орчин үеийн кино урлагийн бас нэг гიშгээд гарах босго хүч авах тесрэлт тэрэлт нь болж гисэн ийм кино гэж боддог. Яг л сайн амьдрал минь гэдэг нэршгэ адилхан ийм кино сон. За сайн амьдрал гэж одоо энэ нэрийг хэлэхэд л хүртэл Монголын ард түмэн маш их мэддэг болсон кино. Хоёрдугаар гэх юм бол за ТV Cocktail хамтлаг, Guys хамтлаг, Acapella хамтлаг гэж энэ би нөгөө яг уран бүтээлчдийн тэр төсмө одоо бидний хувьд бол Монголын кино урлагт сайн байна уу гэж орж ирсэн кино гэж би өөрөө дотроо бодож явд юм аа. Бид нар яг энэ киног хийхдээ за ер нь нэг дээр үеийн кинонууд яагаад ингэж байнга зургатаар те жил болгон ингэж улирал болгон ингэж гарч идэм болоо. Үнэхээр сайн хийгдсэн болоо. Тэр сэдвүүн их сонирн байдаг болоод үлдсэн байд юм болоо. Бүгдөө бас нэг жил болгон нэг яг тухайн тэр хэрэгтэй улиралдаа тэр нэг сезон дээр байнга гарч идэг нэг амар гоё кино хийчихсэн гэж инээлдэл хилээ гаргаад сууж гисэн үе бол саяхан мэд санагдаж байна. Гэхдээ яг одоо 8-9 жилийг ардаа орхисон байна. Яг бидний мөрөөдснөөр бидний бодсноор сайн амьдралын кино өөрөө хонхны баяр хавар төгөхөөр ер нь жил болгон гардаг тийм үзэгчдийн бас хизээний мэддэг мэддэг хэрнээ үзээд өөддгөө тэр кинонуудын нэг болсон гэдэгт бол би өөрөө маш их итгэлтэй байгаа. Тэгээд сайн амьдралын кинон дээрээс одоо зүр задлаа ярих юм бол маш их одоо урт яриа өрнөх хэрэгтэй болох байх л та. Анхны бүтээл, анхны дүр, анхны нөхөрлөл, анхны одоо идея санаа, ярилтууд, анхны тэр бүх үзэгчдийг байлдан дагуулалт хамгийн ашиг орлоготой кино гэх мэтчлэн бүх зүйлээр тэгэхээр бид нарыг сайн амьдралын киноны Бихэ Бата 2 гэл те нэг хоёр бүтлгүү хоёр оюутан тэгсэн мөртлөө бүтлгүү мөртлөө хөөхөн хоёр оюутан бас тэнд гарч байгаа тэр Гайсын ах нарын хэсэг дээр гардаг тэр амьдралын тэр нэг гоё хэсэг те хүмүүст ухаарлаг өгсөн тэр хэсэг за Acapella-ны хэсгийн тэр нэг гоё дөнгөж ургаж эхэлж байгаа хайр дурлал дээр гинэн цагаан байгаа тэр нэг гоё сюжет гэдэг өөрөө 3 хэсэгтэй хийгдснээрээ бас Монголд анхдагч байсан. Тэгээ хоёрдугаарт киноны дуу хит болсон, киноны жүжигчд хит болсон, кино өөрөө хит болсон. Маш их яриа сэдвүүдийг хүндсэн. Хүмүүс энэ кинон дээрээс инээсэн, уярсан, уйлсан. Энэ зүйлийг нэг доор нэг киноноос аваад гарсан кино гэдгээрээ энэ кино өөрөө хүмүүст одоо болтол үзэх дуртай киноных нэг болж чадсан юм болов уу гэж бодсон. Тэгээд сайн амьдралын кино гарснаас хойш бол бидний амьдралд тодорхой хэмжээний өөрчлөлт гарсан. Яг тэгэхээр биднийг маш их хүмүүс таньдаг болсон. Биднэрт маш их хүмүүс итгэж эхэлсэн. Биднэрт маш их одоо хүмүүс санал тавьж эхэлсэн гэдэг утгаараа бид нар бас цаашдаа маш их уран бүтээл хийх урам зориг ирч хүчийг сайн амьдралын киноноос авч ирсэн учраас тэндээс маш их хүч маш их жигүүрийг авсан учраас бид нар бас өдөө болтлоо одоо болтлоо уран бүтээлээ хийгээд таслахгүй ирч хүч